Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ орой мэдээг хүргэе. Шонгор цогц телевизээс бэлтгэл хүргэж буй Абит 2 дурсамжит нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр үзэгчдээ та бүхэндээ дахин энэ орой мэдээг хүргэе. Өнөөдрийн манай зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин Басан Дохлын том хүү Бархас Бад Эрдэнэ баг хүү Баатар Эрдэнэ маань хүрэлцэн ирсэн байна. Мөн манай хүүхдтэй хамтран ажиллаж байгаа хүүхдийн урлагийн төвийн төрөмс байгууллагын тэргүүн зураач Игэл Баатар цолтой Эрдэнэ одгоо манаас энд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн энэ өрөө мэндийг хүргэе. За тэгэхээр бидний сая нэвтрүүлэг маань бид нар төрүүчийн нэвтрүүлгийг үзсэн үзэгчтэй бол манай нэвтрүүлгийн зочноор Басан Дох тухай оролцоод урилга авч ирсэн. Тэгээд манай хүүхдүүд маань холбогдоод өнөөдөр бас аавынхаа баярлуулъя гэж одоо Басан Дох тухай хүүхдээ баярлуулъя гэж бодож ирсэн бол хоёр хүн аавгаа бас баярлуулъя гэж манай нэвтрүүлгийг зориод уцтаад бид нар холбогдоод өнөөдөр Басан Дох тухайд одоо бэлэг барих гээд бид дөрүүлээ гэж сууж байна. Тэгээд Эрдэнэ тухай бид нар одоо таны зураач хүний хувьд манай хоёр одоо хүн хүрэлцэн ирээд одоо энэ зургийн тал дээр бас танаас зөвлөгөө авах гэж ирлээ л дээ. Ер нь энэ зураг зурнаа гэдэг чинь бас урлагийн сэтгэлтэй бүх зүйлээрээ ингэ зурж байгаа зургандаа орно. Та ер нь аав хүү хоёрын талаар аавын сэтгэл, хүүгийн сэтгэл талаар хичнээн зурж юм. Ер нь энэ сэдвээр хичнээн уран бүтээл гаргаж байна. Шонгор телевизийн хамт олонд бол одоо маш их баярлалаа. Ингээ та бүхэн одоо манай урланг зориод хурж ирээд одоо асуулт зөвлөөд зураг зуруулах гэж байгаа би бүр их баяртай байна. Ингээд миний одоо шүтэн бишрэгч Басан Дох тухай бол одоо багасаа бол би циркийн одоо анимашн их гоё тоглодог байсан, малиалагч байсан. Тэгээд их гоё лимбинийхэн дээр гიშгэнд их уярдаг. Ийм учраас миний зурх гэж байгаа зураг бол одоо маш их одоо хүнд хэцүү одоо ийм байх нь байна. Гэхдээ би бол хичээн портрет одоо зураг юм эсвэл тийм хөрөг зураг гэдэг чинь бол хамгийн чухал нэг юм байдгийг тэр үл яах вэ гэхээр дотоод сэтгэлийн зураг гэж их чухал юм байдгийг. Энийг бол одоо би чинь дүрсгүүлийн сургуульд 4 жил сураад дараа нь одоо Москвагийн хэлбэрээр зураад энэ зураг гэдэг өссөн. Энэ төрөл бүрийн одоо голцоод хөрөг зураг зурж ирсэн. Хөрөг зурганд бол хамгийн чухал юм бол одоо саяны хэлдэг дотоод сэтгэлийн одоо илчлэх гэж чухал юм байдгийг. Тэгээд бүгдээрээ ингээд агуй уран бүтээлч одоо урлагийн гавьяа зүтгэлтэн Басан Дох аавдаа одоо биелүүлэх зургаа одоо сонгоод ингээд зургаа зурх ажилдаа ороод ингээд бэлтгийа. За тэгээ манай зураач маань зурхад бэлэн гэж ярьлаа. Тэгээд өнөөдөр бас манай хоёр маань аавдаа зориулаад бас аавынхаа зураг болон хоёр өөрсдийнхөө зургийг бас авчирсан байна л та. Тэгээд манай хоёр хүүгийн хувьд одоо ямар зургийн дээр вэ? За юуны өмнө ингээд дээр урилгыг саналыг хүлээж авчирсан Шонгор телевизийнхаа Абит 2 нэвтрүүлгийн хамт олонд баярлалаа гэж хэлээ. Ингээд ах дээр жигээ ингээд нэг хэдэн зураг авчирлаа. Аавынхаа залуугийн болон бидний хүүхэд насны гин томоогийн өрхөө хэдэн зургийг авчирлаа. Тэгээ энэ зургнууд маань одоо биднээс асуухад одоо ер нь зураач хүн одоо энэ хоёр хүн одоо аавдаа бэлтгэж байгаа шүү дээ. 6 бэлгэлж байгаа. Тэгэнгүүтээ Басан Дох тухайн зураг нь байсан дээр бол энэ хоёрын хүүхэд насныхын зурган дээр. Одоо жишээлбэл аав гэдэг хүний хувьд бол таны хүүхэд ч гэсэн хүүхдтэрээ л одоо харагдаж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдийн зурган дээр эсвэл Басан Дох тухайн яг тэр залуу одоо зандан насны тийм гоё юм цэвэрлэн цаваа зурган дээр. Тэгээ энэ зургуудыг би харахад энэ тэмээтэй зураг байна л да. Энэ хоёрын айгүй гоё ахуулсан зураг одоо хойдолд нь 1991 оны 4 сарын 2-нд ахуулсан гэдэг энэ сайхан тэмээтэй зураг байна. Энэ зураг бол нэлээд бас нэг аав хүн одоо Басан Дох тухай үзэх юм бол нэрээ миний хоёр хүч нэг ийм жоохон байж үлээ гэж харахаар зураг байна. За хоёрдож Басан Дох тухай ахаа одоо уран бүтээл дээр нь одоо бодох юм бол сайхан лимби барьсан зураг нь байна тий. Цэрэг хувцастай. Энэ одоо ансамблд л байсан юм шиг үү тий. Цэрэгийн ансамблд байсан яг ер нь хинтээ Бархас Бадтай амар адилхан. Би одоо Бархасаар нэрлэлчих. Манай энэ өөрөө болохоор Басан Дох тухай өөрөө амар аван болохоор нэрнүүд нь хүүхдүүдтэй нэр өгөхтэй аюу урт. Тэгээд дээр нь их юм одоо
бодуулахаар тийм нэр өгсөн байна. Тэгээд бүр нэрийн чийжилдэг та хоёрыг. Тэгээд ийм зураг байсан. Бүгдээрээ ярилцаад ер нь амархан байсан дээр. Та хоёрын бодлыг байна. Тэрийн Бүгдээрээ шийдэж штт тий. Тий. Та хоёр яг юу хүсэж байна тэрний шин дагуу бүгдээрээ ярьж байгаа шийдэл их гоё бэлэг бэлдээ. За ингээд манай аав юм ингээд хэдэн он юм бэ? Нэлийн залуу 18 20 гараж байгаа үе. Сайхан залуугийн зураг байна. Түрүүн бас хөтлөгч байна. Бас нэг зураг харуулсан шүү дээ. Тэрнээс бас нэг өөр нэг зураг байна. Эсвэл бит хоёрын жохон хүүхэд байсан. Энэ томоо жохон хүүхэд тийм ээ. Сайхан аавынхаа хийсэн уран бүтээлийг бариад авуулж байгаа нэг юм зураг байна. Эсвэл одоо багын энэ одоо энэс ч баг тий дуун хад тэгээд одоо амралтын газар манай ээж аав тэр их байдаг байлаа. Тэнд бас хоосон бас нэг хар цагаан сайхан зураг байна. Эсвэл нэг бит хоёрын хүүхд ахуй цагийн зургийг зурсан дээр юм уул би болох бодох юм. Зүйтэй болж байна. Тэгээд үзэж байгаа шилж байгаа тэгээд бүгдээрээ сайхан зураад энэ хоёр бол хоёулаа адилхан. Тэр та хоёр хоёулаа аавтайг адилхан юм. Ялангуяа нүд бол ерөөс яг манай гасан баттай ахмаа жоох сэргэлэн тэгээд ялгсан гавтай нүдтэй. Тэгээд тэр нь одоо тайзан дээрээс их тод харагдж идэг. Тийм. Тэгээд яг тэр нүдийг бол яг дуурайсан байна л да энэ хоёр хүн. Одоо энэ таны Эрдэнэтгөө барьж байгаа зураг бол нэгдүгээр над одоо би над бол өтөч миний хувьд бас айгу таалагдчихэв. Хоёрын хувьд яаж байна? Аач юм бол гоё. Одоо шил би танад нууцын дэлгий гэж ярих юм бол гасан тогтохгүй ах маань болохоор надтай бол яриад хоёрыг баярлуулах гэж байгаа шүү дээ. Өөрийн юм гоё зураг өгмөр байна. Хоёр хүүтэй тэр өвтүүлмээр гिचсэн. Тэгвэл нөгөө талаасаа хоёр бас өөрсдийнхөө зургийг аавдаа өвтүүлж игэл тий. Одоо зөрөөд аавдаа өгчвөл маш гоё юм болов гэж бодож байна. Хоёр энэ зурган дээр зөвшөөрч байна уу? Энэ зураг дээр зөвшөөрч. Тэмээ мэмээ энэ би энэ санжийн да энэ тэмээ чинь энэ гэхдээ хиймэл тэмээ тий. Хиймэл тэмээ тий. Тэгээ энэ тэмээ чинь хаана гэдэг үлээ нэг юм лөө. Тэгээ артал гоч нэг юу байсан юм да. Түүхийн мөчний арталтыг фото зураг. Тэгээ очоод тэмээнээс их айд зураг даруулдаг байсан. Би бас даруулж ирсэн байна надад ийм зураг байд. Ээж аваар ярьдаг л явлаа. Энэ тэмээтэй зургийг ахуулахад намайг 20-30 минут ойлж байгаа нэг алгадж ичүү байдаг нэг авч ирсэн гэсэн нэг их төвхтэй зураг л байна бас. Тэ? Үеч зургийг бас нэгсэн санахгүй л ямар ч ахуулах гэсэн л. Тэгээ миний санал бол яг хоо баг энэ зургийг нэрэж өгөх гэж боддог л дээ. Энэ зурган дээр нь болохоор наач энэ зурган дээр болохоор айгуугаа хад маа дуул орцсон. Тэгээд дуунаад амралтын газар би амарч исэн. Манай аав ээжээс амарч исэн. Тэгээд бид тэр ах болсон. Тэгээд манай дүү тэр дээл өмсөй хөөрхөн зураг санагдав. Энэ бол яг зөв уран сайхны зураг л да. Энэ илүү хүн харахад илүү хөөрхөн харагдсан л гэж боддог юм л да. зураач юу гэж бодож байна? Таны бодлоор юу гэж бодож байна? Ер нь бол шүү дээ те. Энэ тэмээтэй зураг надад таалагч. Энэ бол одоо тийм үйл хөдлөл тэгээ бас одоо Монгол хүний амьдралыг их гоё харуулсан. Тэгээд одоо тэмээ гэдэг чинь өөрөө их гоё юм тийм. Ингээд яасан гэхээр юу шүү дээ. Их сэтгэлтэй юм шүү. Тийм. Энэ чинь нөгөө харгалдаг амар том сэтгэлтэй амтан гэж бодож шүү. Улс дэсгнэр хөтлөөд хаач үрсэн итгэлтэй олон сайхан тэмээгийн хайрлж хадгалж явъя. Яруухан энэ орчинд хүн чанаргүй хүн явсан дурвал ятгахтаа тэмээ шиг явъя гэж би л хөвдөө бодох юм. Тэмээ 5 амьд эрдний маань нэг тэмээ тал хангаа горьт минь дүүрэн бэлчиж байг хөрхий гэдэг одоо сайхан битсэн шүлэг байдаг шүү дээ. Тэгээ та хоёр энэ дээр бол их тод зурхад гоё тод гарсан байна. Ялангуяа одоо чиний нүдүүл байна шүү дээ. Их гоё тийм хурц яг аавынхаа тэр нэг гялалтсан тийм сэргэлнүүдийг одоо яг харуулсан юм зураг учраас энийг. Харин арын фоны одоо засаа их гоё боллоо тий. Тийм говийн зэрэглээ ч юм уу эсвэл энэ дугуй хатыг ч юм уу ингэж. Энэ дээр та хоёр их бүдгхэн их тийм яасан учраас миний царайч их баг гэсэн. Тий. Царай бол баг гарсан тий. Энэ дээр бол их гоё өөрхөн бас нэг үйл хөдлөл одоо үүнэл тэгэл одоо цаашаа одоо зохиомжийг бодож олж аваад хэвтэйхэн энэ хэвээр нь хийчих юм бол
аав бол одоо маш их баярлах тийм зураг байна гэж би одоо үзэж байна. За тэгэхээр би энэ зургийг сая Эрдэнэтгуутай бас санал нэгдэж байна л да. Тэгээ ер нь энэ зурган дээр ингээ харахад түрүүн Тэмээ өрөө айгу уян зөөлөн сэтгэлтэй тэгээ ер нь ботго ойлгожсэн ботгоны ингийн тойл ингээл байдаг шиг ер нь айгу зөөлөн амт. Тэгээ хоёр ч бараг нэг ботхон дэж шиг гарцсан нэг юм зөөлөн тэгээ цаанаар нэг одоо аавын үршүү гэж харагдахаар тийм ийм зураг сонгосон байна. За тэгээд бид нар болохоор хоёрын зүгээс юу болж байна? Энэ зурган дээр зөвшөөрсөн үү? Зөвшөөрлөө. За тэгэхээр үзэгчтэй бид бүхэн одоо энэ сайхан түүх өгүүлмөр сайхан Тэмээтэй зургийг авлаа. Тэгээд манай зураач Эрдэнэтгуу маань одоо маш гоё мэдрэмжээр өөрийн мэдрэмжээр зурна гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр багсаа одоо Монголоос хайж ирсэн хасан доктор хүн бах юм хэрэг. За энэ тэгэл олныг танил гэх юм юу өгөх хэрэгтэй шүү дээ. Хүн бол цааш хэрэгтэй таасан. Хасан доктор гэж юм байна тийм. Жоод үзтэл аяг бие байдаг шүү дээ. Тэгээд ер нь хоёрыгээс хараад хүмүүс хараад сая зураг үзлээ л дээ. Зураг үзэхэд хасан доктор нь нэгэн дүүрээс биш. Ер нь залуугийн зураг нь чамтай адилхан юм тийм. Ер нь төстэй шүү. Багч уусаа л жижиг хасан доктор гэдэг л шүү дээ. Аав ч урлагийн хүн айгүй их завгүй тийм. Гэр бүлийн талаар одоо та хоёр хүүхэдтэй хэрэг зав гардаг. Ер нь тэгэл урлагийн ч юм цаг завгүй цаг наа. Тэгэл хөдөө тоглолтоор явна орой үдч тоглолт дээр шинжилгээр ч гэсэн нэг юм гэртээ байгаасаа байхгүй юм. Бараг он гарч яхад бараг заримдаа байхгүй заримдаа он гарахын өмнө хөө орж иж шампанс гэдэг бодлоо. Он гарч шиг тийм юм байгаасаа байхгүй гэх шүү. Тэгээд одоо ийм байна л да одоо манай хэн өхөө маань тийм одоо хоёр одоо хэр их багтаа их дүрсгөө. Манай гасан тогтохгүй болохоор ер нь бол их дүрсгөө үсттэй дүрсгөө штэ ер нь. Ер нь их сахилахгүй штэ ер нь нэг шогч хүн, найрагч хүн тийм ер нь тэгэхээр дүрсгөө юм хоёр. Яг манай аавч бол өөрөө айгу өдгөөд шүү дээ. Ер нь яг температур шалангаа юм айгу хурдан идэг. Тэгээ бид төрчсөн ер нь гайгүй ер нь нэлээ шалангаа. Гэтэ нэг айхтар тэг чих халууцалчихсан юм бол гайгүй байг. Ер нь томоотой хөтөжсэн шүү дээ. Өнөөдөр гасан тогтохгүй одоо эцэг хүний хувьд тийм одоо чиний хувьд болохоор ер нь энэ хэр дурсамж байна ер нь. Аав хоёрын хүрсэн дурсамж өнөөдөр хин бөхөө таавар хамгийн сэтгэл ойрхон утсан дурсамж магадгүй одоо авч үзчихээ. Яг хамгийн дурсамжтай гэх юм бол багч нэг шинжлэх эрх тоглолтод явна. Тэгээд дээр үуч нэг би ч юм таартай кинонд гардаг чинь цаасан билэгний төх өгдөг. Тэгээд хүүхдтэй өрөөг илүүдэг. Аавтай хоёр хүүхдтэй хоёр билег авдаг. Тэгэл нэг жоохон багч аав тоглолт болгон дээр очил билег цуглуулж ирсээр бол гутсан дээр бүр ингээд том гутсан дээр билег хасгаж гэдэг байл шүү дээ. Баг аваалдаг. Тэгэл тэнцээс мэд хоёр түгээл иддэг. Тэрэлдэх ус гоё лээсэн. Ер нь бол ирчүүд болохоор аав болж ижил аав зовлон ойлгодог шүү дээ. Багсаа ихнэртэй хүүхдтэй ихнэртэй гэдэг одоо анх удаа одоо ихнэртэй хэд хүүхдтэй Нэг хүүхдтэй хүү юу охин уу. Тэгээ одоо аавын зовлон бүр өөрөө сайн ойлгож байгаа. ойлгож. Гасан тогтохгүй аавын зовлонг сайн ойлгож байна. Би нэг асуух гэдэг л да. Анх одоо бид нар ирчүүд чинь нэг одоо ихнэрээ дагуулаад ороод ирдэг тийм. Энэ тал дээр одоо манай гасан тогтохгүй хэр зөвлөгөө өгчсэн. Ер нь бол чи ч гэсэн тийм автогаал хүчргүй ингээл нэг нарийн ширээ юм яриад тийм. Эхний хүүхдийн гэр бүлийн холбоотой нэг хүчргүй яриад авахгүй шүү дээ. Би ч анх бас эхнэр бол хүнээ дагуулаад гэртээ ороод энэ миний эхнэр болно гэж хүчргүй танилцуулаагүй л дээ. Тэгэл яг манайхаар орж гараад явж байгаа. Тэгээ би тэр суунарын дээр тулсан л та. Тэгсэн аав яг за аавгүй ер нь одоо тэгээ сайн бодсон байгаа үсттэй амьдрал чи хань шүү гэж сайн бодож шийдэх ёстой шүү гэсэн юм надад ярьсан л та. Тэгээ бид хоёр ишээ хотын төлөвлөний хамт машинд явж байгаа гэсэн. Тэгэхэд л нэг жоохон дотн ярьсан. Тэгээ яг би тэгсэн л дээ аав та хүнд хайртай болж үзсэн үү гэж асуусан л та. Саа юу үзээ гэж. Тэгэхээр
Би ч гэсэн тэгвэл би юмд бас хайртай. Тийм болохоор ямар ч гэсэн би юмдээс нь тийм болохоор та хүн хайртай болж үзсэн бол намайг ойлгох хэрэгтэй би юмдээс унаа л гэсэн. Тэр л их тийм халуун тэг яриа болж өнгөрсөн бодол гэж боддоо шүү дээ. Тэгээ ер нь бол одоо нэг аав хүн хоёрын яриа маань төрөл бас зорилго болох бас нэг хэнд ч билээ хүн амьд нөөстэй одоо аав хүн харилцааг нь одоо үзэж төрхий гэж болгож байгаа. Тэгээд саяны яриа чинь болохоор чиний яг хэлдэгсэн тэгэхээр одоо ингэ чамд үлдсэн айгуу дурсамж байлаа л да. Тэгээд дурсамж нь болохоор одоо хүн болгон ир хүн болгон байдаг те аав хүн болгон байдаг гэсэн цаахан дурсамж ярьж өгсөн. Монгол Улсын авид жүжигчин гасан тахтын том хүн байлаа. За тэгээд үзэгчтэй маань нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Та хэсэг хугацаанд эргээд уулзцгаая. За тэгэхээр үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо бид нар Монгол Улсын гавь жүжигчин Галсан Давтга ахыхаа гэрээ гадаа хөрөлцсөн байна. Ингээд бүгдээрээ хамтдаа орцгоё. За тэгэхээр үзэгчтэй маань нэвтрүүлгийн баг хамт олон Монгол Улсын гавь жүжигчин Галсан Давтгахийн гэртээ хөрөлцсөн байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргье. Одоо удахгүй хэд хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Золголт эхлэх гэж байна. Монголын үндэсний том баяр. Тэгээд энэ үеэр стахан манай гэрт нэвтрүүлэг хийж байгаа баярлж байна да. За Галсан Давтгахийн уран бүтээлээр сонир сайхан яваад шүү дээ. За хоёртон бол одоо саяхан чинь шинэ жил гэж нэг хэсэг авалцлаа. Шинэ жилээр нэг хэсэг авалцлаа. Тэгээд сая багш нарын баяр гэж нэг хэсэг авалцж байна. Одоо энэ дуусаагүй байна. Одоо ингээ үржтэй цагаан сар энэ үгээр чинь одоо дамаа цагаан сар чинь юу ядг штэ. Монголын ард түмч одоо албан байгууллагууд ч одоо ахмадуудаа хүлээж авдаг. Энэ үгээр ч одоо бас уран бүтээл биднийг тавлуулдаг. Энэ одоо бас мод очоод сүүл үед тийм. Тэгээд энэ гişгийг одоо алдахгүй бас л одоо энд өргөдөл дөнгөж саяхан манай хошин урлагийн бүх нэгдүүд продакшнууд хошин урлагийнхаа эдэн хамт манайхны цөөхөн ахмадуудтай шүү дээ. Тэгээд хамгийн ахмад нь би тэгээд манай хэн жагдаг чамин чулуун тоя тэгээд соо бацаа гэж ир тэгэл дууссан шүү дээ манайхын жир цөөхөн шүү дээ цөөхөн. За тэгээд сая тэр золголтод явчихаа сая ирж байна. Манайхан саршины хүмүүс ахмадууд үлдээж байна. Тэгээд одоо энэ тоглолт тэгээд үргэлжлэлгүй ч юм. Ер нь Галсан Давтгахийн хувьд бол айгүй завгүй байхдаг баяр ёстой. Зав их муутай. Үнэхээр тийм. Завгүй байна гэж чинь одоо үндсэндээ хүн тоож байна. Би бас хөгших болоогүй байна. Тий. Эрэлт хэрэгцээ бүр их байна. Харьцангуй одоо манай шинэ жилээр ч одоо биднээс ганц одоо орлого хийдэг юм чинь шүү дээ. Энэ үеэр ихлэ одоо бас зүжигтэй галдуур явчихдаг гэдэг юм улсуудаа ингээд жишээ тарихад би үл тэднээсээ давцсан байдгийг. Тэгэхээр би үл эрэлт хэрэгцээ ихтэй байна. Хөгших болоогүй байна. Тий. Тэгээ голгох болоогүй байна. Эд үдээ явж гэнэ гэж би өөрийгөө үзэж байгаа шүү дээ. Энэ одоо манай гэр бүлийнхний зургалтай нэ. Би одоо Монгол Улсын гавь жүжигчин гэдэг гэрхэн цолон хахад засгийн газраас тэр тэр өвөг зааж шүү. Тэгээд гарч иж одоо тосч байгаа манай баг хөөн Мөхбатэр эрдэнэ. Энэ манай эмчхүү Сэргийн төвөндгийн 20-ны хийжсэн одоо бизнес хийж байгаа л да. Бархас баяр эрдэнэ гэж. Тэгээд одоо манай гэр бүлийн хүн энэ байна ч байна. Тий. Гэх мэтчлээ. Одоо энэ ерөнхийдөө шилдэж чинь тийм. Тийм байгаас. Тий. За гэх мэтчлээ. Я бас нэг хавар чамд зураг гэвэл таас энэ шарж энэ харин тийм юм. Энэ одоо Монголын хамгийн өндөр хүн. За оргил бол тэр явахгүйсэн зураг гэсэн байдгийг. Гэх мэтчлээ тий. За одоо манай хоёр хүү одоо энд байгаа хүч нь хэн бүх эрдэнэ Мөхбатэр эрдэнэ. Бархас баяр эрдэнэ. Тэгээд одоо нэр нь бас өрмөс нэртэй юм аа тий. Бархас баяр эрдэнэ гэдэг нь одоо энэ харин оргил болтой хусан зурагч юм байна. Тийм байна. Тийм байна. Бархас баяр эрдэнэ гэдэг нь яагаад ийм өөрөөс идэгэд бархас гаригт, бархас баяр гаригт яг юу төрсөн. Тэнд бархас баяр гэдэг гариг гэдэг нь тийм учиртай. Нөгөөх нь болохоор бүх эрдэнэ гэдэг нь миний хамгийн том хүүгийн нэр л дээ. Хөрөл эрдэнэ гэдэг нь миний хамгийн том хүү.
тэрний ах том ахын нэрийг оролцож Бөхбаатар гэдэг манай Бөхбаатар чинь яг төрс өдөрт нь олон улсын том барилда манай Монголд нийсэлт болсон. Тэр үеэр гарсан учраас Бөхбаатар тэр үед одоо урлагийн гавьяа зүтгэлтэн ерөөлч магтаалч цэрэн дорж гэж тэр миний манай зүгээр санамсаргүй надад нэг зураг өгөх гээд Чингис Баатрын зургийг өгөх гээд надад ирэхэд манай Бөхбаатар имлэгс гарч ижсэн таарсан. Тэгээ би том Баатар хөрөг манайд орж ирсэн. Тэр үед нь одоо миний бүх олон улсын бүхэн одоо самбогийн том барилда олон улсын хэмжээний барилда манайд тэмцээн явуулсан. Тэгээ тийг тохиолдуулаад Бөхбаатар тэгээд хамгийн том ахын нэрийг одоо өгч ингээ Бөхбаатар ийм учиртай. Одоо аав хүн одоо таны бодлоор Монгол улсын гавьяа гаснуудах таны бодлоор аав хүн ямар байх ёстой? Ер нь аав хүүхдээ түмний гიშгээр хүний аав ямар байх ёстой? Ер нь одоо хүүхдээ хүмүүжүүлж, өсгөж, өндийгж, эрдэм намтай боловсралтай болгож, хүний дээтэй хүн болгохын төлөө өвдөгч хүмүүжлтэй тий. Одоо аавынхаа үүргийг биелүүлдэггүй, ээжийнхаа үүргийг биелүүлдэг хүн байна шүү дээ. Одоо янз бүрийн хэрэгтэй хүүхдүүд нь хэрэгтэй хүүхдүүдтэй гэр амандгараа асуулдаг, ёс суртахууны доголдолтой энэ зөндөл байна шүү дээ. Тийм ч ийм байхгүй тулд аль болох үр хөвгтэй аль болох одоо хүний дайтай хүн шиг хүн болгож хүмүүжиж ёс суртахууны өндөр түвшинд эд мөнгө хурааж өгөх. Голны бүндгэрт нь энэнд нь юм хийвэл энэ одоо өчнөд чинь алт мөнгөтэй тэнцэн. Тийм ч би одоо хоёр хүүхэн эрдэм боловсралтай болгох гэж том хүүгээ зүтгэж өгч Ангаа ухааны их сургуульд оруулсан. Одоо шинэ ухааны их сургууль гэж үзсэн шүү дээ. Ангаа ухааны тест гэж байлаа. Тэгээд рус одоо багуу маань юуны хүнсний технологийн сургууль төгссөн. Бакалавр зэрэгтэй өнгөрсөн жил төгссөн. Тэ гэх мэттэй нэг одоо голноо мэдлэг боловсралтай л үл одоо ард түмэндээ ажлаа хийж хийснийхээ хүчээр хийснийхээ хэрэг мөнгө цалин авч тэрнийхээ хэмжээгээр амьдарч ингэж явах хэрэгтэй. Тэр жамыг дагаж би үр хөвгттэй одоо өвдөх хүмүүжлтэй боловсралтай мэдлэгтэй ийм л одоо иргэн болгохын төлөө эцэг хүний үр ямар байх хэрэгтэй тэр хэмжээгээр би одоо ингэж явж аудиг нэг айдлах. Одоо ингээд бодгоо үг байдаг шүү дээ. Аа болж иж аавын зовлон мэдтгээ. Та тэгэхээр таны хувьд аавын тухай миний аав би өөрөө аав байхгүй. Аав байхгүй ч аав хүн гэж байхгүй л дээ. Гэхдээ яг оноос нь юу гэхлээр би өөрөө ботч хүний хөвгт. Миний ботч эцэг бол мурч шарв гэж хүн байсан. Хизээ хань манай ээж 1975 онд надтай танилцуулж ирсэн. 1975 биш юм байна тэр чинь 7 он үед юм байна. 67 8 онд юм биш үү? Тий 68 онд манай ээж манай тэр жиггэцгтэм тэрсэн. Тэр миний эцэг нуудгай эцэг маань мурч шарав гэж Өвөрхангай аймгийн хайхамтлан сумын угуулах нутагтаа нэлээд зартай хүн байсан байгаа. Их ганга жижигхэн биетэй хаал найр байна, хаал маатан байна. Тэнч дуулж хуурдаж явдаг. Тэгээд одоо нутгийн хаад түмд мурж шарав гэж гочтой. Тийм үү. Тэгээд би тэр одоо миний удам дотор манайхны удам угсан дотор урлагийн нэг ч хүн байхгүй байсан байхгүй. Би тэр нууцгийн нуудгай хөвгтөөс гэдэг гэж тэр эцгийн хавьяас өвлж гарсан. Тэгээд одоо ийм учиртай. Тэгээд би тэр эцэгтэйгээ өөр одоо цэргийн ансамблд ирсэн хойно тэр эцэгтэйгээ танилцаад тэгээд тэрнээс хойш 2-3 жил би нүцгтөгч тэр эцэгтэйгээ уулзаж учирсан. Ганц өргөмөл байдтай хүн байсан. Тэгээд тэрнээс хойш 3 жилийн дараагаар тэр нэг өндөр өстэй хүн байсан. Тэгээд тэнгэрт хайсан. Тэгээд одоо тэр ганц хүн ч гэсэн бас тэнгэрт ажилласан. Тэгээд би харин ах トゥ нэр нь бол энд үйдээ. Хотод байдیں۔ Би уулз учирдээ. Тэгэхээр ч та би бас таны ярьслыг уншижлээсэн л Хоточгээ бисаа хэлж чадсан үл дээ. Санаа зов. Тэр чинь байдаг л Монголд байдаг л хүний л одоо ясч шилж үү. Тэгэхээр та одоо бухнаас хүүхд болно гэж хүн болгоно гэж байхгүй. Бухнаас хүүхд гарна гэж байхгүй. Бас яг би санаа зовчлаа танаас. Тэгээд би санаа зовдөг. Гэхдээ миний тэр эцэг бол ирэх нутагтай их загтай хүн байсан. Асар
авьяастай хүн байсан гэлээ ерөөсөн. Илдэвтэй. Бидний тэрсгийн тэр авьяасыг ямар азар авчих гэсэн бэ? Миний ах トゥ нэг өстой солгой тоолгоор дуулчдаг хүн байдгүй юм ах トゥ гэдэг. Та одоо хоёр хүүхэдтэй одоо манай нэвтрүүлгийн зочноор гаснуудтайгаа орж байгаа. Тэгээд энэ хоёр хүүгээ байрлуулах гэж орж байгаа. Одоо би хоёр хүүгээ одоо тэр миний би хүүхдүүдээ дандаа баярлуулж явдаг. Энэ эцэг хүн аль болохоор хүүхдүүдээ баярлуулж, хүүхдүүдээ урам өгч, хүүхдүүдээ одоо манай ташилбарын хэлсэн үг шүү дээ. Ойлсон хүүхдийг дээлгэж, жагдаг уншдаг бол тийм ээ. Яг урамшиж гэдэг. Ойлсон хүүхдийг дээлгэж аргадах гэж тийм. Тэр шиг өөр хүүхдээ аль болохоор би урам өгч, хайрлж тийм ингэж явдаг. Тэгж юм. Тэрний дараа бол насан туршид юм олгоод усан цагтаа бас шиг үг хэлнэ. Энд яг талдаа сайн байхгүй шүү дээ. Тамааштай хүүхдүүд хэрэгтэй үг хийн. Хэрэг мандуулна. Байгтлаа үг шугтаа ганцруулна. Манай банд нар бол хэцүү шүү дээ. манай хэр хөдөлгөөнтэй гайгүй. Манай хоёр гайгүй. Гайгүй шүү. Хин арай жоохон хөдөлгөөнтэй, хин арай дараа баг нь нэлээд хөдөлгөөнтэй. баг нь хэр хин баг. Багс үгүй бүх баатар идэнэ. Жоохон тийм бөхөний жоохон хөдөлгөөнтэй. Тэгтээ гайгүй. Таны одоо ийм сайхан агуу аавтай тийм ийм сайхан аавтай урлагт байдаг. Ийм сайхан агуу аавтай болж байна. Манай хоёр хүн маань танаас авсан зүйл байна уу? Одоо таны одоо үйлсэн. За манай эмч хүн шүү дээ. Энэ хүний цусан тус юм байдаг юм байна. Баях ёстой. Тийм. Ангаах нь дэс сургуульд ороод 2 дахь жилд юм байна. 3 дахь жилдээ курс хийж байхдаа ангаах нь сургуулийн урлагийн үйлчлэг болоод тэн дотор хошин шиг тэмцээн явсан чи төрүүлсэн баг юм. Тэгэхээр бас юм байгаа үстэй. Тэгэхээр юм байгаа. Тэгээд би усан чинь юм гэж заал цус юм байх ёстой шүү дээ. За одоо та юу вэ? Нэвтрүүлэг маань одоо ингээд яг оргил хэсэг рүү орох гэж байна. За оргил хэсэг рүү орох гэж та одоо хүүхд рүү овцдгоо. За та одоо тэр нэг бид нартай хамтарч ажилладаг нэг ресторан дуудах юм аа. Тэгээд бүгдээрээ тэр нэвтрүүлгээр өргөжлүүлэх юм. Тэрнээс өмнө үзэгчтэй бид бүхэн бид нартай хамтарч ажиллаж байгаа Наран фото студид руу очиод гасан дотгоохын одоо хүүдээ барих, 2 хүүдээ барих бэлгийг одоо сонгох болно. за статик. Их завгүй л байгаах. Нэг удаа авах гэж заварах. Тэ? Авах нь Одоо тушаа шүү дээ. одоо тушаад дээр байгаа шүү дээ, тэ? Одоо тушаад дээр. Би яг тэгвэл би одоо ороос тоолцтой. Тийм ч бас тэрнээс өмнө амжуулахгүй болохгүй. За минийхөө яг манайд нэвтрүүлэг явагдаж байна. Шонхор телевизийн. Одоо бичлэг хийж байна. Одоо чамтай ярьж байгаа бичлэгийг би явуулж байна. Ороо 7 цагаас тоглолттой болсон. Тийм ч бас чи 5 хагас гэхэд ажлаас суулмаар. Ажлаа зохицуулаад ирмээр байна. Тэхүү миний хоёр хүү. Хаана? Би За чи энэ найруулагчтай ирээд. За. Найруулагчтай ирээд. За, сайн байна уу? Сайн байна уу. Тэгэхээр нөгөө нэг энэ дээр хурж ирэхээ нөгөө нэг 100 гэж байдаг шүү дээ. 19 үйлчлэгээний төв. За тэрний чанга хурдтай UBCD ресторан гэж байгаа. Ресторан гэж байгаа шүү. За тэн дээр яг л хүрээд 5 цаг гэж хүрээд ирэх юм. Аав нь ажилтаа л байгаа юм. Оройж болохгүй. 19-р төвийн үйлчлэгээний яг чанга хурд Апуу жоохон өнгөрөөд. апуу жоохон өнгөрөөд Хевсний үйлдвэр хүрэлгүй хойшоо. Хевсний үйлдвэр өнгөрөлгүй хойшоо ирэхэд UBCD ресторан гэдэг өндөр хаягтай тийм газар байгаа. 19-р төвийн 19-ийн төв. За. За ингээ хүүтэйгээ ярьчихсан. За тэгэхээр ингээ. За тэгэхээр одоо хоёулаа зураг сонгоно. Таныг би нэг зураг сонгож гэсэн. Ямар зураг? Сонгосон хараа би хамгийн сүүлд за нэг иймэрхүү зураг байна. Таалагдж байна уу? За энэ л. За энэ иймэрхүү зурагнууд байна. За бас нэг ийм зураг байна. За тийм байна. За энэс гадна бас нэг ийм би бол одоо энийг дээрүүлээд гэж бодоод байна. Энд нэг миний цэл залуугийн зураг. Наад чи одоо нас гцэн үеийн зураг аа миний хөө. Энэ зураг дээр манай асаах ер нь имижтэй юм. Зурган дээр бас ингээд гарч байхдаа бас фоно заа. Тийм. За энэ бол цэл залуу. Одоо яг танаас үеийн 30 гарсан үеийн зураг миний.
болчихсон. Наадсан Болгар улсын нийслэл Софи хотод авахсан зураг. 1989 онд авсан зураг. Энэ их гоё зураг байна. Наатай ч сонгох уу. Энэ бол миний бодлоор их гоё зураг байна. Их энийг гартаа цогтой байсан тий. Яг та энэ манай хоёр хүү байлуу. Байсан уу? Байгаагүй. Манай хоёр том л байсан. Их гоё зураг байна. За тэгэхээр үзэгчтэй би басан ах бит хоёр зураг сонгочлоо. Одоо ингээд бид нартай хамтарч ажилладаг. Наран фото студид руугаа хүлээ дөө. За яавь. За тэгээ үзэгчтэй одоо бит хоёр басан ах бит хоёр наран фото студид руу одоо хөдөлж байна. Тэнд ч хоёр хүүхдэд барих бэлгээ сонгогдсон байгаа. Одоо зургаа сайхан янзлуулна. Ер нь бол таны зураг бол дурсан шүү те. Ер нь эцсийн хүнд зураг л үлдэж байгаа шүү дээ. Зураг л үлдэнэ. Одоо нэг юм амжилт гаргая чи хамаагүй байна. Би түрүүнээ чамд нэг би дээр нь ярьжсэн усан дотор хэвцсэн тэр гэж ирээд идэг. Битээ амсгаа болгоцсон. Тэр зураг л үлдэн шүү дээ. Зургууд 1000 яриад хүн өмшөхгүй шүү дээ. Тийм үү. Тэрвдээ адилхан тий. Таныг би сонсч ирсэн байна. Нэг нэвтрүүлэг үзээ үзсэн чинь 2001 оны илүү 2 оны нэвтрүүлгээр та ингэж ярьжсэн. Усан дотор цаг 30 минут битүү амьсгаардаг гэдэг. Тэгээ үзлээ л дээ. Хиндээ би итгэлээ. Нэр магадгүй байх шүү галсаах нь Монголдо яг тэ хамгийн анхны битүү амьсгаа гэдэг зүйлийг та ойлгол. Одоо энэ хүмүүс бол яг одоо язгуур урлаг гэдэг энэ битүү амьсгаа гэдэг юм учиртай юм л да. Үндсэндээ дэлхий дээр нэг 200 гаруй орн Англи, Америк, Япон, Герман гэдэг 200 гаруй орн энэ дэлхийн бөмбөрцөг дээр 7 миллиард гаруй хүн амьдардаг юм байна. Энэ дотор зөвхөн Монгол хүн битүү амьсгатай. Монголоос өөр битүү амьсгатай орн байдаггүй. Бурхан зөвхөн Монгол хүнд өгсөн. Тийм учраас Монгол байгаа тэр битүү амьсгатай хүн одоо 10 гаруй хүн байна. Амьд 10 гаруй хүн байна. Тэрний толгойд миний бие байна. Тэрний утгаар нь манай одоо бит бас өмчгөж яриад байна шүү дээ. Одоо язгуур урлаг талаас одоо давтагчгүй гэдгээс нь одоо манай соёл урлагийн газрын одоо нэг хариуцсан ардын урлаг бит бас юу хариуцсан Юндэн бат гэж тэр энтер маань хөөцөлдөж одоо дээш нэг зүтгүүлж олон улс руу явуулсны буяндах одоо манайх чинь бүхэн ЮНЕСКОд бүртгүүлчлээ тийм ээ уртынхаан дууг ЮНЕСКОд бүртгүүлчлээ морин хураан бүртгүүлчлээ хомоган бүртгүүлчлээ сая битүү амьсгаа бүртгүүлсэн өнгөрсөн жил. Тэгэхээр зэрэг одоо Монголыг би одоо үндсэндээ дэлхийд бид хамгаалж байгаа гэсэн үг. Монголоос өөр битүү амьсгатай орн байхгүй. Монгол байх нь 10 гаруй хүн байхыг одоо нэг 3 хүн байна. Одоо Өмнө Говь аймгийн Бачгал гэж байна. Гавьяач үжиж байгаа. Улсын филармоны скватер байна. Тэгээ миний бие. Энэ 3 хүн бол одоо хамгийн бос нь бол одоо төмөр зэмийн дуу хөдөлгөөний чуулгад нэг сайн хүү байна. Бүх цэргийн дуу хөдөлгөөний чуулгад нэг сайн хүү байна. Үндэсний дуу хөдөлгөөний эрдийн чуулгад нэг сайн хүү, хоёр ч хүү байгаа бах. Тэгээд одоо соёл урлагийн их сургууль, хөгжим бүжгийн сургуульд багшилж байна. Тэ гэх мэтчлээ. Тэгээд энэ хүмүүс бол биднээс араас явж байгаа юм. Тэ араас явж байна. Тэгээд битүү амьсгал гэдэг яг одоо бид түрүүн би ч юм хэлчихсэн нь үлээж л байх та хамраа амьсгаа авчил гэх юм уул нуулах амархан л тавуулна. Гэхдээ энэ үг бас хэцүү биш шүү. Чадахгүй. Тэгээ би энэ битүү амьсгаа нэг юу яг гэж үзээд босон дотор эзэг удах нь гэж бодоод би нэг гэвчиж үзсэн байх нэлээд олон загастай гол дотор. Цаг 30 минут гэтэл бүтэж өгчих гээд болдгоо. Тэгээ гарсан загас чих сонио амт мэдгий штэ. Цаг 30 минут болоход тасдаг байхгүй. Хүрээд ирдгээ. Би бол одоо загас өрөхтэй уур муур хэрэгдэггүй шүү дээ. Хүрэх юм бариад голын цаг чодоод идэх байхгүй юу? Тэгээд 2-3 шуудагаар гүйлмээ алдав. Бодлоо яаж яахгүй. Ийм гэж яах тийм болоо юм. 2-3 цаг 30 минут. Хүн өсрээд нэг 2 минут гүйн үстэй. Амьсгаа авахд хөгжихэд юу 5 минут ч. Юу та өөрөө дахиад гэрээс нэг бол танаас гашгруулж явахгүй гэдэг. Тэгээ усууд хаяа би ингэхлээр усууд гайхдаг. Тухайд жоохон мангарцдаг байх л даа. Юу блэ нэр битүү амьсгаа штэ гэж боддог. Яа болохгүй штэ тий. Таны хүүхэд нас хаана өнгөрөв? Миний хүүхэд нас Жанжинчор
Одоо Говьсөнбөр аймаг. 1953-4 оны үед Монголын төмөр зам эд одоо малчтыг төмөр замд эсвэлж исэн үе. Дандаа орсч жолооч нар том бөмбөр ногоо том одоо 150 тэргээл том тэрүүдтэй. Тэгээ манай ах トゥ нэр би бол Уурханга аймгийн хайрхамтлан сум. Манай хайрхамтлан сумаас манай ах トゥ нэр манай ээжийн дүүнэр эгчнэр гэж бүгд гэрүүлэр ах トゥ сэрээ төмөр зам саналаа өгч тэгээд нүцгэсэн. Тэгээ одоогийн Говьсөнбөр тэр үед чойрхтой гэж үйсэн. Дэнжин чойрч хийж үйсэн. Тэгээ чойрт миний хүүхэд нас өнгөрсөн. Чойрт. Тэгээ чойрхан бол одоо намайг би одоо чойрт 1-4 дугаар хүртэл сурсан. Хүүхэд нас сургуульд орохоос өмнө тэнд байж байсан. Тэгээ хүүхэд нас бол чойрт өнгөрсөн. Чойрхан одоо 10-ийн сургуульд одоо манай сургуулиас төрсэн гавьяат гэж миний зураг хүртэл байж л үйдэг юм билээ. Тэгэхээр манайх гэж дөнгөж багцаал баригдчихсэн гэж бодлоо чи. Төмөрсөн багцаал дандаа орсууд. Нэг Монгол хүн ер нь цөөхөн Монголтай. Тийм л байсан шүү дээ. Тэгээ хүүхэд нас тэгжил чойрч жинжин шат өнгөрсөн та. Одоо энэ урлагийн одоо их одоо энэ том гүүрлүү те. Энэ таныг хөтлөөд оруулуу та. За би чинь бол өөрийнхөө сонирхол ёстой. Өөрийнхөө бор зүрхээр гэдэгчээр дуран танд арсан хүнтэй 1963 онд 64 онд Сэлэнг аймгийн Соёлын ордон гэж байлаа. Тэгэхэд би тэнд галч хийгээд дараа нь дэвшиж манаачуулаад жижүүруулаад хариуцдаг. Тэгээд дагалдан жүжигчин болж ингэж л урлагийн тавганд анх хөл төрсөн та. Тэр үе одоо жүжигчид Соёлын ордны ер нь мань ганц Сэлэнг гэх юм байхгүй бүх аймагуд бол Соёлын ордонтой байлаа. Тэр үеийн жүжигчид яасан ч авиастаа улсууд байсан. Соёлын ордны улсууд жинхэнэ шилж сонгож авчихсан мэдэгдэж байгаа. Дуулна, бүжиглэн, шүлэглэн, яруу найрагдан, хөгжимдэн бүх юм хийдэг. Тийм л улсууд би тэгээд тийм одоо Монголын тийм алтан үеийнхэнд дунд хөвж явж алтны дэргэд байсан гуй шарлна гэж. Одоо Сэлэнг аймгийн тэр миний ажиллаж байсан одоо Соёлын ордонд бол дандаа одоо доотлон одоо 30 гарцсан дээдлэн 50 гарцсан тийм улсууд л байсан санагддаг. Далдаг дуулдаг хандармаа сүнжид ба янлын хаар галбсан ард хэдэн дунууд гэж. Өөр одоо тайлхын одоо үеийн орчин үеийн хүмүүсийн тулж яа охин чимнийгүй гэж нүсгэн шилдэнгүй гэж болдог дуугарч исэн биш юмар. Тийм л одоо сүдэн боёнд би одоо нэг урлагийн тоон чанагдаж нэг ардын дуу нэг зөв маньяраар нь сурч дуулж тоглож сурсан хүн. Тэр үед одоо гасан жимц гэж мундаг хүн байлаа. Бадам хаан гэж шанцчин одоо Сэлэнгийн долгио шуулгын Монгол улсын гавь жүжигч нараа гэдэг хүүхэн байх хэвээр шанцны тэрний ээж Бадам хаан гэж авгаа. Тэр хөгшин байлаа. Долгор сүрэн гэж байлаа. Тэгэл ер нь мундаг дандаа алтнууд дайрхна. Тэр улсуудын боёнгар би нэг эдээ хэрийнэ. Одоо нэг үндсэндээ одоо манай соёл урлагийн сургууль хүүхдүүд төгсөж сайн дуусч манай дуушид маш их олширч байна. Чадaltaй уран бүтээлчид их дэлгэрч байна. Сайн дууч сайхан дуулдаг төвгүүд залуучууд их гарч байна. Нэг юм одоо ардын маняр гэдэг юм ер нь жоохон орхигдож байна. Ер нь шууд хэлгээд орхигдож байна. Одоо голдуул нотны хүүхдүүд гарах гэдэг байна. Энэ ардын маняр гэдэг бол ер нь хүний ажилласан жил нас хүйстэй бүх юм холбоотой. Тийм ардын маняр гэдэг юм дээр жоохон анхаарахгүй бол манайх энэ ардын маняр гэдэг юм бол маняр дуусах нь үдэ гэж би жоохон сэтгэл зовоонч энд сэтгэл жоохон гонсойж явдаг. Тийм ч учраас одоо соёл урлагийн сургууль гэдэг юм анги дотор бол одоо тэр ардын маняр гэдэг юм жоохон дүлхүүхэн шиг одоо хичээл орох юмсан да. Энэ талаар жоохон бодлогын чанартай асуудал тавигдтаасаа гэж энэ талаарч би бас одоо асуудал тавьсан. Та цэргийн ансамбл би цэргийн алба хаасан бас. Миний үед чинь 3 жилийн цэргийн алба. 1967-оос 80 он хүртэл цэргийн ансамбл. Үндсэндээ одоо ардын армийн дүүжгийн самбл гэж Монгол эд оргижсэн оргилын үед нь тэгд би оргиж жинхэнэ мандж яхад нь би мандуулж ирсэн. Мандуулцаж миний гар бие уран бүтээл оролцож явсан үе. Тэр одоо цэргийн ансамбл гэж гушуурдаг байсан үе. Улсын ардын дүүжгийн чуулга гэхлээр гушуурчсэн үе. Эд оргилн байсан шүү дээ. Тэр үед
иржсэн үед нь би оргилуулахад нэр хүндийн өсгөхөд миний уран бүтээл тэнд хамт бүтээж явсан. Одоо тэр үед одоо 60 хар гэж зэрэгээс дуулаа үздэг нөхөр тийм ээ 60 хар гэж гэх мэт ч тий. Тэгээ би одоо 83 оноос эхэлж юу яасан юм да. 83 оноос эхэлж үлгэрийн танкимд одоо Монголын зохиолч Дэвлэ хороо гэж байлаа. Тэг том айлуулна шүү дээ. Тэрний шин дэргэд ардын үлгэрийн танким гэж том биеийн дасан том байгуул урлагийн байгууллага байлаа. Тэгээд би тэнд хошин шогч лимчингээр татагдаж тэнд одоо батлан хамгаалах юм Монголын зохиолч Дэвлэ хороо хоёр байгууллагын хоорондын хилцээрээр би тийш очив. Тэр үед Сэдэн Балдаргын тушаал гарч дөрөнд тогтоол гарч язгуурлаг хөгжүүлсэн том компанид ажиллаж явжсэн үе. Тэр одоо шугамар би үлгэрийн танкимд ирсэн. Үлгэрийн танкимд би нэг 2-3 жил ажилласан да. Тэгэл соёлын яамнад тушаал гараад улсын циркэд аяалагчаар очоод тэгэл улсын циркээс 2000 он хүртэл улсын циркэд ажиллаж байгаа. Тэгээд говьяных камер насандаа суух шүү дээ. 2000 онд насандаа суугаад одоо олон жил болж байна. Хэдий нас тэтгэврт гарсан ч урлаг тэтгэврт гардгаа гэдэг утгаараа би өнөөдөр эрэлт хэрэгцээтэй байж байна. Өнөөдөр би намайг хөгшөртсөн байна. Баяцсан байна, чадхан байцсан байна гэдэг би хэн намайг өрөх вэ? Би үгүй байна. Одоо эрэлт хэрэгцээтэй байна. Тэ? За тэгэхээр үзэгчдээ манай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За хэсэг хугацааны дараа бүгдээрээ Нарав фото студид дээрээ эргээд уулзцгаая. Бид нартай манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Нарав фото студийнхаа гадаа хүрэлцэн ирсэн байна. За ингээд бүгдээ хамтдаа орцгоо. Энд чи юу юм? Тасгийн ууны яг доотлолт байгаа юм байна. Тий, тасгийн ууны яг доотлолт. Тасгийн ууг ингээд явчих юм шүү. Тий, энд байна. Энийг үү? Тий. За тэгээд Монгол улсын гайвчсан Галсан дотор ахын одоо эдгээр залуу эд орж буцалж ирсэн залуу сайхан насныхаа зургийг биднээсээ сонгоод за та нар үзтээ ямар зураг байна? 1979 онд Болгар улсын нийс Софи хотод нэг гэрэл зургийн бүр мэрэгжлийн газар ахгүйж байлаа. Одоо ганц оргиор байгаа нь гэж байна. Үнэхээр өстэй юу хийхээс буцахааргүй болчихсон. Хой зураг. Миний үсийг одоо би залуудаа ийм л үстэй байлаа. Миний үсийг парик гэж ингэ татаж үзчихсэн. Хүмүүс таны шил хараа муутай байсан уу? Юу хасах шил. Тийм үү. Одоо хараад дүүдэг байлаа. За тэгээд манай Нарав фотогийн хамт олон маань одоо энэ зургийг маш гоёор хийгээд хоёул үгүй гоё биччихье. Ямар үгүй биччихье. Би бас үгүй. Их гоё өгчин гэсэн бодолтой байгаа тийм асаа. За. Хоёр хүүтэй гэж зориул. Хоёр хүн шүү дээ хаач. Хоёр хүүтэй. Хоёр хүүтэй хийжтэй. За хүүтэй нэг юм бичлээс. Тий. Энэ бол миний зүрх сэтгэлээс гарсан үг шүү. Хүү бархас байд эрдэндээ. Мөн адилхан хүү Бүхбаат эрдэндээ нэрэн солигдно. Хоёр хүүтэй. Миний хүү хүнд хүндлэгдэж, түмэнд үнэлэгдэж, сайныг дагаж муу бүхнээс дугтаж, зугтаж, өөрөө өөртөө бодол санснаа зөв шийдэл гаргаж, амьдралын төлөө өөрөөрөө яв. Аав дэсвгийн галсан тогтох. 2013 оны 2 сарын 2 хамаагаад дарчихоо. За. За одоо манай Нарав фотогийн хамт олон маань энэ сайхан үгсийг аавын сайхан үгсийг зурган дээр
Одоо галбуулах боллоо. Хийх бол. За. За. За энэ эмхтэй хийх юм уу? Тийм. Гаргах нь уу? Юу ч гарна. Гарах уу? За хоёр бичмэлээр тийм үү? Ийм бичмэлээр нь оруулчих. Тийм. Өстөд оруулчих. За үзэгчтэй манай нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Одоо Нарав фотогийн студид хамт олон манай Монгол Улсын гавьж хийж байгаа Асан таахын одоо хоёр хүүтэй барих бэлгийн маань бэлэн болгосон байна. За. Яа. За одоо энэ зураг нь манай студиэд одоо морилж бака зураг юм гоё болгож авсан танд одоо баяр хүргэе. Баярлалаа. Би мөн үү? Энэ танахчаас янзын янзлтаа зураг шүү. Хавархан зураг үү? За, өшөө одоо олон зураг авахгүй болнаа танаа. Тэгээд дараа ирэх зураг аваарай. Танаа студид мэдлээ. Зургийг чи мэдлээ. Танах чи ирсэн тэмээс тэмдэгтэй байна. Ирсэн тасгийн аваанаас доош буугаад. Тэгээд би өдөр болгон үрдэр чи өдөр болгон ирнэ гэн. Дахин ирж яхих бодъё. За, баярлалаа. Өдөр чи өдөр болгон ирээд байх. За баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй одоо үзэгчтэй бид хоёр одоо UBC ресторан руугаа хөлгийн жолоогоо одоо залах нэ. За баярлалаа. За баярлалаа. 28 хүнтэй болохыг хүсье. Ой. За бол надад хэлээрэй. За тэгэхээр үзэгчтэй манай нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. За өнөөдөр бид хоёр сая өнөөдөр өдрийн турш хоёр хүүтэй бэлгээс дуусна. Харин одоо бид хоёр UBC рестораны хамт олон дээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд хоёр хүү маань одоо удахгүй ороод ирнэ. За тэгээд бид сая наашаа явж байхдаа хоёр хүүгийн талаар нэлээд ярилцлаа тийм. Ер нь хоёр хүүхдээ одоо таагээд бөхөө ахас хоёр тийм. Ахас хоёр маань ер нь одоо хэр сайн аа болохоор таны бодлоор. Хоёудаа ахантай. Одоо нэг нь 3 хүрэх гэж байна. Нөгөөх нь 2 хүрэх гэж байна. 2 ачхантай. Байг бол аав хүмүүжил, аав ээж хүмүүжил ямар вэ? Энэ хоёрыг бид тэрийг ажигласан. Тэр жишгээр ингэж одоо нэг үрчлэн одоо хүүхдийн одоо памперс солихоос эхлээл тэрийг ингэж л хүмүүжилж гисэн. Заримдаа өөрсдөө солиулна тий. Сур гэж. Ямины хоёр хүү ер нь сайн болох шинжтэй. Ер нь сайн аав ээж байсан учраас тий. Сайн аав ээжийн хүүхдүүд сайн аав байх хэрэгтэй. Сайн аавч болно ч гэж би найдаж байгаа. Гэхдээ тэгээд манай хоёр одоо хүн маань гацмартахын хоёр хүн маань хүрэлцээрсэн байна. Хэсэг хугацааны дараа бүгдээрээ иргэд уулзцгаа. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UBC хотел. Нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. За өнөөдөр манайха Монгол Улсын гавьж чинь гацмартахын хоёр том баг хүү хоёр маань хүрэлцээрсэн байна. Том хүү Бархас байд эрдэнэ, баг хүү Бүхбаатар эрдэнэ гэдэг сайхан нэртэй залуучууд маань хүрэлцээрсэн байна. За энэ өрөө мэндийг хүргээд байгаа шүү дээ. Баярлалаа. За аавч ингээд шууд уцтаа дуудахад хэрэг байна. Ажил дээрээс шууд л ирлээ. Ажил дээрээс нь ижил зохицуулсан юм байна. Тэгээ эртэн гэрсэн. Миний хоёр хүү Бархас байд эрдэнэ сэргийн төвөмжийн E20-ийн нэг юм чийдэг. Байсан одоо бизнес хийж байгаа төр тий. Хүү маань хүнсний технологийн сургуульд өгсөн. Хаалтын технологич мэргэжлэр Бүхбаатар эрдэнэ гэж нэг хоёр хүү яг би хоёр хүүтэй бас өнөөдөр интим бидэг болгож нэг хоёр үг захиас санаа болгож хийж хоёр хүүтэй бас хадгалж явуу гэж өөрийнхөө нэг дурсалтыг гардуулах гэж танай телевизээр дэлгэрүүлсэн бас буугцэнтэй буцах хаягтай байх ёстой. Тийм учраас би өнөөдөр танай телевиз аахоо гэдэг сайхан нэвтрүүлэгт оролцуулж байгааг одоо акшн би ашиглаж аюултай нэг зураг дурсахыг гэж. За чи нэг уншаадахтай наадах юу гэж байна вэ? За хүү Бархас байд эрдэндээ миний хүү хүнд хүндлэгдэж, түмэнд хүндлэгдэж, сайныг дагаж, муу бүхнээс зүгтэж, өөртөө бодсон сонсон зөв шийдэл гаргаж, амьдралынхаа төлөө өөрийнхөө яв. Аав
Барцгийн галсан тогтох гэсэн байна. За. Хэнд нь байна вэ? Ахас байна. За миний том хүүд. За ингээд аавынхаа зургийг. За. 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 Үгд ижилхэн. Тийм. За аавынхны цэл залуу нэг одоо үеийн зураг одоо манай том хүүдээ үеийн Ялхан байна. яахан байгаад манай хүүдтэй тийм. Ингээд яг чиний үеийн нас би ч одоо миний хөөдөө мөч гарч байна. 37-50 хавцаа зурагта. Болгар улсын нийс Софи хотод амьдч явахта энэ зургийг би авахгүйж ирсэн. Яа хоёр хүүдээ элгээд хандаа хатаж миний аав ийм л залуу байсан юм гэж хадгалж яваарай. За хоёр хүүдээ захихад хагцшгүй хань нөхөрт мартагдшгүй муу үг бүү гэж том үг гэдэг. Тэрийг ямар санаж явах хэрэгтэй. Үг гэдэг бол амнаас гарсан хийг болох. Сайн ч үр дагавартай, муу ч үр дагавартай байдаг. Ийм учраас энийг бүтээч явах хэрэгтэй. Аавынхаа загсан захаасыг сайн биелүүлж явах хэрэгтэй. Аавынхаа алдар нэрийг хайрлаж хамгаалж явах хэрэгтэй. Төмөн олонд олсон алдар одоо гавьяагийн минь энийг минь одоо бас ааваар бахархаж явах хэрэгтэй. Хүн өнөөдөр бахархан гэдэг бол хамгийн том юм. Тийм ч бас миний хоёр хүү бас бахарх юмтай, дуурсах нэртэй ийм л одоо аавтай хүн гэдгийг миний хоёр хүү бас мэдэх ёстой гэж аав нь өнөөдөр зориуд цаг зав гаргаж хоёр хүү гадаа гинт ажиллаас ч одоо дуудаж гардуулж байгаамаа гэж. Танай телевизэд маш их баярлалаа. Бас танай телевизийн үдмэглээс үзсэн аав хүү гэж нэг Аав бит хоёр. Аав бит хоёр гэж. Монгол улсын гавьяа жүжигчин Завхны тад гэж тустай бацхтай ирэлтсэн сайхны төлөвийг манай бацхуудын ирвчсэн. Монголыг бүтэн тойрчсон хоёр. Гэтэ ордгоо бүтэн 4 сар. Гэтэ ордгоо хоёлаа явж байсан юм төгтөө хоёр. Тэр үед манай бацх ид мандж ирсэн гэж. Тэр бид тэр одоо явж ирсэн. Ийм ч бас тэр найз маань дүү одоо хуурай дүү маань намайг бас онцолж надад өрлөг гардуулсан. Тэр жамаар одоо би өнөдөр яач юм. Тэгээд одоо би бас дараачийнхаа бас зочныг бас л би өөрийнхөө дотны хүнийг би бас өрий гэж бодож байгаа. Тэр үзэгчтэй сая Монголоос гайж жүжигчин асуулттай ах маань хоёр хүүдээ өөрийн урсгалын зүйлээ гардууллаа. За манай хоёр ямар байна? Тэгэхээр сайхан байна. Гинти юм боллоо. Ажил дээр үжил аав гинт залгаад хурд өрөөд иргээд тэгээд юу болсон юм бол өрөөд ирсэн чи харин маань өстой сайхан залуу цагийнхаа зургийг хоёр өдөө өглөө үнэхээр их баяртай. Сюрпризтэй бол чадлаа. Гэхдээ яг үнийг хэлэх юм бол аавыг нэвтрүүлэгч Орсны дараахан ах хоёр телевизийнхэнтэй хавилдаад аав. Танд бас нэг юм бэлдсэн байгаа. Бас телевизэд яриа өгсөн байгаа. Тэгээд дараа үзэн үү? Одоо шууд үзэх юм. За тэгээ үзчихтэй. Монголоос гайж жүжигчин гасан дотох ах юм. Хоёр хүн одоо хэрхэн авда өөрийн тийм сэтгэлийн үгээ хэлж байгааг та бүхэн хүлээн авах нь тань бас үзүүлж байгаа шүү. За баярлалаа. Аавда энэ нэрээ мэндийг хүргэе. Хоёр манай. За ингээ аавда хайртай шүү гэж ямар ч хамгийн дөрөв хэлмээр байна. Тэгээд ийм сайхан нэвтрүүлэгт нэрээ хөрлөгийг хүлээж авсан Шонхор телевизэнд баярлалаа. Тэгээд аавда урлагийн янжин ламргүй үргэлж ивэж явуултгаа. Уртдаа наслаараа удахгүй ардын жүжиг шиг нэг сайхан үдтэй цол тавина хэрэгэн хүртээсэй гэж аавда ирэж байна. За хөрөөл дотор шиг. За тэгээд энэ нэвтрүүлгийг ашиглаад аавда хайртай шүү гэж хэлээ. Өмнө дээрээс нь уурлаж гомдож исэн бол уучлаарай. Одоо бид хоёрын эдийн зэрэгтэй сайн яваа, сайхан амьдарч байгаа. Энэ бүхэн таны ач авьяа шүү. Таны хүмүүжил шүү. Юм ч аавда хайртай шүү. Хайртай шүү. Асуултаа та
сая харсан биз? Харлаа. Гоё бичлэг болсон байна. Тийм бичлэгээс гадна бид нар сая одоо Эргэлбаатар хэмээх одоо цолтой Эрдэнэ Актмаа гэдэг бас сайхан зураач юм байна. Энэ зураачаар манай хоёр хүн маань авилдаад жоох аавда зориулаад сюрприз бариад тэгээ нэгэн сайхан зургийг танд бэлгэлж байгаа маа. Яг гараараа зурсан зураг байгаа шүү. За хөө бэлгэлээрэй. За ингээд аавда ингээд нэг зургийг их гоё зурсан зураг байгаа. 91 оны 4 сарын 2-нд хоосон энэ зургийг аавда ингээд хэлж байна. Хоёр хүний жоохон байлаа. Ийм сайхан залууч болжээ. Нэг зэх болсон зургийн энэ чинь. Миний хөөчөд тэгэхэд 4-5 юм уу та. Энэ нь 2 өнгөрчсэн юм уу та. Эмидэрэл байсан үед миний том хөө. Энэ хөө эмидэрэл байжсэн үед. Тэр нь хоёулаа эмидэрэл байжсэн үед. Эмээ өөр дээр байжсэн үед байна да. За хасан татах стил юм байна. За энэ би олон нэвтрүүлэгт орж байлаа. Өнөөдрийн нэвтрүүлэг бол ер нь хүний амьдралд давтагдчихгүй дурсамжтай би түрүү хэлж байсан. Эцэст хүний хүнд одоо зураг гэдэг одоо бичлэг зурагаас гадна амьд бичлэг бидний энэ бол одоо мөнхөрч үнэ гэсэн үг. Тэгээ хоёр хүүхдийн баярлалаа. Авийнхаа загсан цахаасыг сайн биелүүлж яваарай. Үр хүүхдийн сайн өсгөж яваарай. гэж одоо дахин хэлмээр байна. Тэгээд аз жаргал хүсье. Инээд байсэл хүсье. Инг тун хий хүсье. Эрүүл саруул явахад яваарай гэж хүсье. Тэгээд зорьсон даавны тэр битсэн тэр дор битсэн юм байгаа. Тэрийг одоо ямар санаж яваарай гэж хэлээ да. За мама. Ахс. Өхөөрөө ямар сэтгэл. Тэр наавын бэлэг таалагдав. Тэр таалагдсан. Би хэлжсэн шүү дээ. Хөөдөө уулзж байхдаа нэг иймэрхүү зураг байх болов. Бас нэг 2-3 зураг үзүүлсэн шүү дээ. Тэр л байгаа. Тэр яг л яг харахад яг одоо сая галснахтай ахын сонгосон зураг бол магадгүй хэдэн жилийн дараа түүх болж үлдэхээр зураг сонгосон сая. Үнэхээр тэр үед галз цонхтой яг энэ нэг насны тий. Иглээд галзуу барны аманд гараа хийхээс буцхааргүй явсан юм шүү дээ. Бидний бол яваад орсон. Бас баярлалаа. Мөн бид нарт тамаар тамд хуйлдаад одоо хуйлтан гэж яриад шүү. Хуйлдаад ярьсан. Ийм билэг гэж би санаагүй мат бисгал уулзчихал тэгээд гарах юм болсон би ирсэн. Энэ бол гинтийн билэг боллоо. Гинтийн билэг гэсэн юм байна. Манай хоёр мамаа хас маань аав шиг сайн ирхэн болоо. Уул шиг ирхэнээс ав шиг ирхэнэрдэг гэсэн. Эцээж маавд болцдог гэсэн. Тэгээд хүүцгийн дуд хоёр одоо энэ орчны дээр амьдарч байгаа тийм. Цаашдаа өргөдөлтөө сайн өсгөөд аавын зэрэгтэй аав байгаарай гэж нэвтрүүлгийн зүгээс өргөж байна. Социализмын үе гэдэг бол эд завгүй зайгүй ийм хүнд үед эд зайгүй завсаргүй үед л таяраг би одоо ээжтэй чинь цуг өсгөж эдийн хэмжээнд өгсөн чинь энэ бол ганц би биш. Миний үеийнхэн бол одоо маш их завгүй байсан үе шүү дээ. Дуртай цагтаа ажиллаа хийж өгч болтгүй. Нэг өдөр ажилласаа 5 минут гацхад намын дээр дангад ажил хийх юм байх юм таалгүй бол ажилгүй гэж таалгүй гэсэн. Ийм л одоо хүнд нийгэм одоо өсч үдээж явахтаа таягаа эдийн хэрэг байлгах гэж бүтэн зүтгэлээ. Тэгээд өнөөдөр миний бас санаа бодол өндөр байна, сайхан байна. Телевиз болно түмэндээ танай төлөвлөж шонхор телевиз тийм. Шонхор телевиз одоо сүүлийн үед бол нэвтрүүлж их хүмүүс их таалагдж байна. Хэрвээ таалагдахгүй танай нэвтрүүлэг хүн үзэхгүй хаач. Гэтэл өнөөдөр шонхорыг үзье, шонхорыг гайгүй юмсч байна. Суугсаж энэний садал юу гэж танаа уран бүтээлч танаа одоо ажиллаж байгаа театр найруулагч тэгээд одоо бүх ажилчид чинь одоо бас гар нийлж байна гэсэн нэг юм гээд гар нийсэн учраас одоо үзэгчдэн телевиз үзэгчд тав тийм хийсэн нэвтрүүлэг хүнд хүрч байна гэж үзэж байгаа. Тэгээд би дараагийн төчнийг би санал болгоё. Болох уу? Асно Морины Батбаяр гэж мэдхүү. Мэдэн. Батбаяр Монголын одоо агуу
шүү дээ. Энэ бол миний татны найз өгөөд миний хуурай дүү. Тэгээ би Батуйхта энэ нэвтрүүлгийг одоо дараа нь үргэлжлүүлээсэй гэж охтууд нь эдэн сайхан охтуудтай эдэн охтууд нь аавынхаа мэргэжлийг өвлж одоо заримдаа дуулаачийн төгсөж байгаа сайхан дуулдаг охтууд. Тэгээ би охтуудад нь одоо хэлий. Гэхдээ би одоо өнөөдөр ус ажилтай. Тэгээ би ч юм дуулгын хүчиж маргааш үргэлж хүчиж. Тэгээд би ч юм гэрэл цагаад усын зэрэг тэгээд хамааг хүчин гэж. За тэгээд тийм ээ. За баярлалаа. За тэгээд бас нэвтрүүлгийн төгсгөл олноо олимпчин тогтвор галсан тогтох гээд алдартай нэгэн сайхан аав хүн оролцлоо. Тэгээд тогтворхоос нэг мөс гээд байна. Өнөөдөр олимпчин гэж сайхан аялал, олимпийн хүн аялал таал одоо бүтээж Монгол хүмүүнд түгээж байгаа. Энэ лимний аяг гişгээрээ та Монголын сайхан завгүй аваад мөн Монголын сайхан завгүй хүүхдүүдтэй зориулаад тий. За хүүхдүүдтэй би холбогдуулж би хоёр хүүхдтэй би нэгэн жишээ Монголын сараа ээж нийгэмлэг гэж нэг нийгэмлэг байдаг. Жил болгон ээжүүдийг алдаршуулдаг. Одоо бас 3 жилийн өмнө 107 нас 106 настай нэг гөгш манай сараа ээж нийгэмлэгийн шагнал авсан. Тэгсэн чинь өндөр настай хүмүүс болсоо зэрэг улсад бэлэгчээгээд нэг зураг авахгүй тайсан дээр. Тэгсэн чинь охин гэсэн чинь 87 тай. Инглик дүүр орд мэдээстэй. Нэдэ амхдаг. Тэгсэн охины газарч байгаа. Нойтмсон гарсан юм уу, хөлсөн гойц юм уу, нусны хачрыг авах гээд охин гэж. Миний охингүй тэр цүнхнээс ачаараа өдөр гэсэн чинь нөгөө охин гүйсэн чинь цогсол магч одоо нардын жижиг чинь мөртөө цоосог чаж. Охин нэг л багт гүйжихийг нь хараач гэж. Тэгэхээр хүн гэдэг бол хүүхд гэдэг бол хөгшинч бай, ямарч бай. Хүүтэй хүн ээжтэй охин нь охин, хүн нь хүн байдаг нь шүү дээ. Тэмчс би хүүхдүүд, миний хүүхдүүд байгаа учраас би энэ хоёр одоо нас нэлээ явсан ч гэсэн надад нялах үргэлж. Ийм ч би хүүхдүүдийн одоо зориулаад хүүхд гэдэг утгаар нь би хүүхдийн нэг дуу тоглоё. За. Гэж тоглоод энэ хоёроо уйлахсаар нь саатуулдаг үлдээ шүү. Миний хоёр хууч лэм тоглож явахдаа уйлжсэн байцгаад ингээ хараа суучдаг. Ийм л хоёр хууч миний хоёр хууч тий. За тэгээд манай нэвтрүүлэг маань өндөрлөж өнөөдрийн зочин бол Монгол Улсын гайвччин гасан дутагтаа баярлалаа. Мөн бид нартай хамт тий нэвтрүүлгийг бас нэг хүн аялал үнэмж байгаа хоёр хүүхдэн баярлалаа. За тэгээд Монголын мянган аавууд мянган тий хүүхдүүд маань бүгд аавтай хайртай, ээжтэй хайртай, гэр бүл гэдэг сайхан зүйлээр дүүрэн байгаа, хамтдаа байгаасаа. За ингээ маань нэвтрүүлэг маань өгөр өндөрлөж байна. Та бүхэндээ эх 7 хоногийнхаа энэ цагтаа эргээд уулзцаая. Баяртай уулзчихъя. Холоо саамын гэртэн ирэхэд хоймрын наран асгаж байдгсан. Хоёр гардан өгсөн чихрэн хормой дүүрэн асгаж байдгсан. Эрхлүүлж намайг өвөртөө авахд ингээс нь үнэр асгаж байдгсан. Аав минь өөрт амттан байдаг атга дүүргэх чихэр багтдаг. Аав минь өөрт хайр байдаг амьдрал дүүргэх жаргал багтдаг. Өдрийн халуунд ааван тосгод өөдөөс наран дүнтийж байдгсан. Өхөөрдөн үнсээд мориндон дүүрэхэд өврөн дандаа дүнтийж байдгсан. Би аавтай хүн.